Улаанбаатар Бээжин Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэргийг эргэн сэргээлээ. Дулааны 3 дугаар цахилгаан станцид гарсан ослын улмаас нэг хүн амиа алджээ. Жолооч нарт зөрчлийн тухай мэдээллийг зургаар баталгаажуулж холбоосны хамт илгээдэг болжээ. Цахим орчны 20 орчим төрлийн залилан байна. Хууль бусаар хөдөлмөр эрхлэж байсан хүмүүсийг албадан гаргалаа. Галууд нуурын нэрийг жижиг хар ялагаар дүүрчээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Улаанбаатар Бээжин Улаанбаатар чиглэлийн 24, 23 дугаар зорчигчийн галт тэргийн хөдөлгөөнийг коронавирусны халдварын үед зогсоосноос хойш 5 жилийн дараа сэргээж байгааг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгмлэгээс мэдээллээ. Тус галт тэрэг өнөөдрөөс хуваарийн дагуу явж эхэллээ. Өмнө хоёр улсын галт тэрэг ээлжлэн зочдог зохицуулалттай байсан. Харин энэ жил хятадын вагон явах бөгөөд урд хөршийн төмөр зам өөрийн үйлчлэгчтэйгээр бүх үйлчилгээг үзүүлэх юм а. Мөн Улаанбаатар Бээжин чиглэлийн терапиг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгмлэгээс тогтоохвол Бээжин Улаанбаатар чиглэлийн терапиг хятадын төмөр зам тогтооно. Урьдчилсан байдлаар Улаанбаатар Бээжин чиглэлд том хүн 532 мянга, хүүхэд 325 мянган төгрөгөөр. Харин Бээжин Улаанбаатар чиглэлд том хүн 473 мянган төгрөг, хүүхэд 266 төгрөгөөр тус зүс зорчих үнийн дүн гарчээ. Сонирхуулахад Улаанбаатар Бээжин хотын хооронд 1547 км-ийн зайтай байна. Дулааны 3 дугаар цахилгаан станцид гал гарсны улмаас нэг хүн амиа алдсан нь ил боллоо. Тодорхойлбол энэ сарын 2-ны шөнө Дулааны 3 дугаар цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани өндөр даралтын трубын цэг дотор гал гарч онцгой байдлын 5 анги нэгтгэл ажиллаж галыг унтраасан. Уг ослын улмаас ашиглалтын инженер залуу амиа алджээ. Тэрээр эхнэр 2 хүүхэдтэй салбартаа 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн байж хэргийн газарт хуулийн байгууллагаас хяналт шалгалт хийж байна. Тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөн эрчим хүчний яам ослын шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг гаргасан байна. Энэ оны 3 дугаар сард ТЭЦ 3-ыг Эрчис Монгол компани мэдэлд шилжүүлсэн. 2 сар гарan болж байхад харамсалтай үйл явдал болчихлоо гэж эрчим хүчний сайд Чойж Сүрэн ярьжээ. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс жолооч нарт зөрчлийн тухай мэдээллийг зургаар баталгаажуулж холбоос буюу линкээр илгээдэг болжээ. Тодорхойлбол Улаанбаатар хотод 176 уул зураг гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаан суурилсан камерын хяналтын систем ажиллаж байна. Тус системийн тусламжтай замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлж, түүнээс 3-ын сонгон 13 тэгтэг 92 тусгай дугаараар дамжуулан сануулгах зурвсыг хүмүүс рүү илгээж байна. Өнөөдрийн байдлаар жолооч нар руу давхарсан тоогоор 348 мянган сануулгах зурвсыг илгээжээ. Би яг ямар одоо хиймэл оюун ухаанд бүртгэгдлээ гэсэн мессеж ирээд байгаа тий. За яг ямар одоо дүрмж өртсөн юм бэ гэдэг нөгөө асуулт их орж ирж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө өнөөдрөөс эхлүүлээд иргэдрүүгээ болон жолооч нар руу мессеж илгээхдээ линктэй тухайн мессеж очиж байгаа линктэй линк руу дараад орохоор тухайн иргэн яг хаана ямар байршил дээр ямар дүрмж өртсөн бэ гэдг нь тодорхой харагдахаар мэдээллийг хүргэхээр ажиллаж байгаа. Програм дээр ачаалал үүсснээс сануулгах зурвас хоцорч очих явдал гарч байна. Тодорхойлбол өмнөх өдөр гаргасан зөрчлийн талаарх мэдээлэл зөрчил гаргаснаас хойш хугацаанд очих явдал гарч байна. Цахим орчинд зээлийн эрх мэдүүлэн гэх нэрийдлээр олон тооны хүмүүсийн эд хөрөнгийг залилсан 6 иргэнийг яллагдагчаар татаад байна. Тухайлбал иргэн О гэгчин дээрх хурамч зар мэдээллийг нийтэлж 7 үйлдэлээр хүмүүсийг залилжээ. Иргэн он 2024 оны 6 дугаар сарын 29-ны өдөр цахим орчинд зээлийн эрх нэмэгдүүлэн гэх зар мэдээллийг байршуулж хохирогч иргэдийн Токи Ленд зэрэг аппликейшн руу нэвтэрч эд хөрөнгийг залилсан 7 үйлдэлд энэ оны 5 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 26-гийн 1-р зүйл 17-гийн 3-р зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цахим орчинд залилах гэмт хэргийн чагсаалтыг бараа үйлчлэгээ захиалах болон Telegram аппликейшнээр даалгавар биелүүлж мөнгө өсгөх залил нь тэргүүлж байна. Цаашлаад бусдын цахим хаяг ашиглан мөнгө болон зээл авах, зээлийн урьдчилгаа шилжүүлэх, интернет банкнаас мөнгө гаргах, түрээсийн үйлчилгээ авах, зээлийн эрх үүсгүүлэх, валют солиулах, виз гаргах, мөрөөдө тоглоом, суглаанд оролцох,
захим ажлын урьдчилгаа, хөрөнгө оруулах, жолооны ангилал ахиулах, ажилд оруулах, аяллаар явах, хандив цуглуулах зэрэг 20 орчим төрлийн залилан эзэлж байна. Гадаадын иргэн хариатын газраас аялал жуулчлалын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан Бүд найрамдах Хятад ард улсын 18 иргэнийг алдан гаргалаа. Тэд К2 ангиллын визээр орж ирэн Төв аймгийн Баянжиргалын сумын нутаг дэвсгэрт байрладаг Эрдэнэ Mining Oils компани төмрийн хөдрөн уурхаад ажиллаж байжээ. Тэдэнд хуульд заасны дагуу арга хэмжээ авч манай улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй хугацаа тогтоон албан гаргажээ. Галууд нуур орчмын эрэг жижиг хар ялгаар дүүрчээ. Эрэг хавийн газар хэдийн ийм байсан мэд танигдахын аргагүй болсон байна. Хар ялаан зөвхөн галууд нуурт дэгдээгүй. Тал хэрийн бүсийн бутлаг ургамал, өвс болон зарим нэг модод үүссэн бөгөөд бусад газарт ч их хэмжээгээр дарагчээ. Тухайлбал Сэлэнгийн бүсийн баг хаяаны хошуу шавжаар бүрхэгдсэн байна. Ice Global-ийн 120 мэдээ байла. Ажлын амжилт хүсье.